Улс орн маань хөгжид дэвшиж байгаа юу бол хөгжид дэвшиж байгаа. Бүх зүйл муу муухай биш. Одоогоос 20 жилийн өмнөх, 30 жилийн өмнөх Монгол улсын амьдралыг өнөөдөртэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. Одоогоос 20 жилийн өмнө би хэдхэн тоолъё. Одоогоос 20 жилийн өмнө Монгол улсын 21 аймгийн 18 аймагт тас харахгүй байсан. Дизель цахилгаан станц хасаадаг. Монгол улсын 333 сумын 288 сум тас харахгүй байсан. Станц ажиллаулдаг. Монгол улсад хоёрхан зам байсан. Хуучин налахын зам, дархны зам, лүнгийн зам гэж байсан баг. Өөр ямар ч зам байгаагүй. Засмал зам. Өнөөдөр Монгол улсын бүх аймагуд, Монгол улсын 120 сум, Монгол улсын бүх сумдууд 120 сум засмал замаар холбогдсон бүх сумд аймагуд төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. Хамгийн сүүлд одоо Говьалтай аймгийн Алтай сум эрчим хүчинд холбогдсон тийм ээ. Ийм амжилт гаргасан. Одоогоос 20 жилийн өмнө Монгол хүний дундаж наслал 58 байсан шүү. Өнөөдөр Монгол хүний дундаж наслал 74 болж байгаа. 20-30 жилийн дотор 16 жилээр Монгол хүний дундаж наслал нэмэгдсэн. Энэ бол амьдралын чанар сайжирсантай холбоотой. Ийм амжилтууд байна. Энэ өнгөрсөн 30 жил гэдэг бол дандаа хар буруугаар хишээдэгдсэн 30 жил биш. Энэ өнгөрсөн 30 жил бидний ахмад үе, бидний үеийнхэн бүгд хөдөлмөрлсөн. Бид карты бараанд амьдардаг байсан. Бүгдийг өөрчилж шинжилсэн бас. Бидний сайн зүйл их байгаа. Хийж бүтээсэн зүйл асар их бай. Харин дээр нь бас мэдээж алдаа дутагдал бас байна. Сэтгэл дутсан, хариуцлахгүй байдлаас болсон, цаг хугацаа алдсан ийм зүйлээс болж улс орн маань улам сайхан хөгжих ийм боломж болцоогоо бид нар бас алдсан. Энэ дээрээ бид нар хариуцлага тооцож алдаагаа засаж ажиллах ёстой. Тэрнээс биш Монгол улс бүхэлдээ харанхуй ертөнцид бас амьдраагүй шүү бид нар. Ардчилсан нийгмийн бас нэг онцлог байгаа. Сайн сайхан юм ярьдгүй юм шиг байна ардчилсан нийгэм тогтолцоо. Харин болж бүтэхгүй байгаа зүйлээ их ярьдаг. Тэрнээс биш Монгол улсыг бусад улстай харьцуулахад бас хөгжсөө. Бид нар зарим улсын 100 жил хийж чадаагүй асуудлуудыг өнөөдөр бид нар дэд бүтцийн хувьд хийчээ сууж байгаа ийм улс орн гэдгээр бас бид нар бахарах ёстой.